Видео болон блог хэмээх хоёр үгний нийлбэрээс гаралтай блог хэмээх контентын төрөл 2001 он. Өнөөдөр бүгдээрээ хэрхэн влог хийх талаар ярилцсан. Of all that we do to bring you the very best. Here's everything you've been waiting for and beyond. Эдгээрээс бидэнд аль нь хэрэггүй. Өнөөдөр влог хийхэд бид нарт яг юу хэрэгтэй юм бэ? За нэг камер хэрэгтэй, микрофон хэрэгтэй. За тэгээд тэднэрийг нэг олоо манталчих компьютер. Гэхдээ бас захын нэг утас эдгээрээ хийдэг болцсон биз. Видеог муухай болгодог хоёр зүйл байдаг. За би одоо тайлбарлаж өгье л д. Эхнийх нь яг ийм заван салгасан бичлэг. Хоёр дахь нь шуугантай эсвэл төвчний дараагүй дуу. Хэрвээ чиний бичлэг ингээд салганаагүй хүн үзэж болох уу? Дууг ингээ хүн сонсож болох уу гэвэл ер нь тэг болоо явчих юм дөө. Миний урд 3 төрлийн камер байна. Амар үнэтэй камер бол нэг иймэрхүү бичлэг хийж. Тэрнээс жоох юмтхан камер бол нэг иймэрхүү. Харин гар утас бол ийм бичлэг хийж чадчих. Камер бол ямар ч хамаагүй. Ерөөсөө гар утсаараа зүгээр л гар утсаараа хийхэд болно. Одоо миний энэ барьж байгаа утаснаас дээрх модулуудыг барьдаг бол тэнд бол бүх боломж болцоонд бүрдсэн байна гэсэн үг шүү. Төхөөрөмж нэг чухал биш гэдгийг хийдэг хүмүүс нь бүгдээрээ л хүлээн зөвшөөрдөг юм байна. Билл Гейтс төрхтөө компьютер тэрвэрээгүй, Элон Маск төрхтөө буучин бариагүй. Ганц манай Чингис хаан л нүж атгах төрсөн гэдэг. За энэ ч яах вэ? Гол нь хинч хизээч юу ч чаддгүй гэж байдаг. Харин тэрийгэ өөрөө суралцаад сайжруулад явах боломж нь хязгааргүй. Өгүүлэмжийг бид зохиол, түүх гэдэг юм янз бүрээр нэрлэдэг. Жишээлбэл бид хүний түүхийг өндөрлөдөг. Төрн, амьдрын, бүхэн ингэж бүтнээр амьдрдаг. Задлан, уун, хангаа тайлх. Яг энэ шиг өгүүлэмж ч гэсэн 3 бүтцтэй. Эхлэл, өрнөл, тайлал. Энийг бид 3 үзэгдэлт бүтэц гэж нэрлэдэг. Влог хийхийг бүгдээрээ байшин барихтай харьцуулж үзье. Байшинг юугаар барих вэ? Тоосго. Гэхдээ модоор ирсэн ч болно л доо. Тэр нэг ялгаагүй. Гол нь би яг юу ярих гээд байна вэ гэхээр энэ тоосгонууд 3 үзэгдэлт бүтцийн толгойн 3 чулуу болж байна. Эхний тоосго эхлэл хэсгийг илэрхийлж байгаа бол хоёр дахь тоосго өрнөл хэсэг. Харин сүүлийн тоосго төгсгөл буюу тайлал хэсэг. Энэ 3 нийлжээж өгүүлэмж болно. Ер нь хүний амьдрал гэдэг өөрөөх сонирхолтой өгүүлэмжлэлтэй. Гэхдээ ихэнх хүн өөрийнхөө түүхийг, өөрийнхөө амьдралыг хангалттай сонирхолтой гэж боддог юм шиг байна. Чи сайхан хоол хийдэг гэж болно, сайн зураг зурдаг гэж болно, уулан давирдаг, усан зэлдэг ч юм уу тий. Тэр болгон чинь л чиний түүхийг, чиний амьдралыг өгүүлэх нэг их хэсэг. Чи хаана амьдардаг, чи юу хийдэг, тэрийг яаж хийдэг гэдэг чинь өөрөө сонирхолтой контент. Үн цэнийг харамгүй цац. Магадгүй чи түүх сайн мэддэг бол, магадгүй чи юу гэдэг мейкап сайн хийдэг бол. Одоо влог хийх хүсэл мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй залуучууд байвал Зүгээр л эхлэх хэрэгтэй, хийж эхлэх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та эхний өдрөөсөө тийм мундаг контент хийхгүй. Ойлголоо. Эхлэх ёстой юм байна. Гэхдээ хаанаас эхлэх вэ? Яаж эхлэх вэ? Тэгэд хөгжилтэй зүйлээсээ эхэл. Одоо жишээ нь дуртай зүйлийг нэг сонго. шууд хийгээрээ. Хийгээл эхлэхэд хийснийхэн дараа сурна. Танд нэг ширхэгч өрсөлдөгч байхгүй. Миний түрүү ярьж байсан үнэтэй камер, тоног төхөөрөмж, хөөрхөн царай гэх мэт зүйлс ердөө л нэг байшин барих хэрэгсэл. Нэг юм үг байдаг да. Муур ямар ч хийж болно. Гол нь холгон барьдаг байхад л хангалттай. Тэрэн шиг чиний тоног төхөөрөмж ямар ч хийж болно. Гол нь ажилтдаг л ах хэвээр. Харин ч юм тоосго байхгүй бол чи хичнээн үнэтэй тоног төхөөрөмж алхаа дуур бариад чи байшин барьж чадахгүй. Тэгэхээр чиний түүх юу вэ? Чи юуг өгүүлмээр вэ? Чамд тоосго байгаа юу?